Энэ манай ажлын хэсгийнхэн сайн ажилласан байлгүй. Би энэ их сургуулийн юу гэлээ? Та нэг миний нэг эргэлзээг тайлбарлах яг иймэрхүү төрлийн юм яг ийм эрүүгийн хуулиар шийдэгддэг юм уу? Олон улсын практик дээр яг ямар байдгийг иргэнийгээд явахаар энэ сая алтан гэрэл гишүүнээ хэлж байгаа шиг юу ч болоо завхарчаад ингээд байна уу? Энэ зайлшгүй юм шаардлагатай юу? Би бол ер нь юмнаас их болгоомжилдэг. Хэлмэгдүүлэлт гарчих байл гэж. Ялангуяа өнөөдөр энэ хууль хяналтын байгууллагын хүмүүс өөрснөө хариуцлага хүлээлгдэг тэр механизм нь байхгүй байхад тэгээд дээрээс дохио зангаагаар ажилдаг ийм нөхцөлд хэл хэцүү юм байлээ л дээ. Алтан гэрэл гишүүн. Би бол тийм нэг санаа зовж байгаа. Одоо үнэхээр хэлс хэрэгээр хүнийг хэлмэгдүүлчихэж байгаа тэр этгээдүүд нь өөрснөө хариуцлага хүлээдэг тийм одоо хууль зүйн энтэй давхар явж идэг бол болмоор байгаа. Жишээ прокурор нь, жишээ мөрдөгч нь, жишээ шүүх нь тэг байгаа мó баасан жаргалж. За хэрвээ тийхгүй бол энэ бол амар хэлмэгдүүл. За би өөрөө энэ цагдаа магдад бас миний нэр төрийг инглээгээд ингэдэг явдгүй юм байл шүү дээ хөөрхий. Уласаач бас тэгээд эднэр мэн тэрнийг илрүүлэх гээд нэг жаахан дэгжээсээ тэг аячдаг юм шиг. Би өөр шүүхээр заргалдаад заргаа авчээсэн. Би бас амхандаа нилээн их мөнгөөр торгочвол бас хашрах болов гэж бодоод одоо нэрийг хэлээд яг тэрүүн төгрөгнө гэсэн чинь шүүх надад 1 сая төгрөгний тэр 1 сая төгрөг чинь гүмгүүлэгч хөлсөйг төрж барахгүй. Ингээд миний одоо энэ салбарын мэдлэг уулаасаа хомс учраас би ингээд ерөнхийдөө энэ хүчин мөхсдөд хайсан энэ зөвхөн миний асуудал биш байхгүй юу? Энэ иргэний эрхэн дээр асар их зөрчигдээд л яваад байгаа юм л да. Тэгээд одоо баасан жаргал байна, алтан гэрэл байна, тэмүүжин байна. Би бол одоо та нарыг л харж даган баясгах гэж байна. Надад бол ийм болгоомжил байгаа шүү. Тэгээд та нэг үнэхээр олон улсын практикт бол ийм ингэдэг юм а гэдгийг хэлээд өгөөч. Сэтгүүлчдэд бас болгоомжил байгаа шүү дээ. Одоо сая элтер тэр цагдаагийнх нэг хүүхнийг аваад явлаа, тэр нэг инглээгээл ингээл. За нэг ийм юм л одоо багал гаргаж үзээрэй та нар минь. Тэгээд цэцийнхээ тавьсан хоргийг зөв аваад хуулиа зөвл найруулад өгөөч гэж хүсэж байна. За би асуултанд хариулт авчи. За ажлын хэсгийн эндрийн микрофоныг нээ. За Монгол Улсын их сургуулийн үндсэн хуулийн эрхсэн хүрээлэнгийн зүгээс улсын хурлын одоо гишүүн Тэмүүжин гишүүний одоо хүсэлтээр бид харьцуулсан судалгаа хийсэн. Ер нь эрүүгийн эрх зүйн шинжилгээ ухааны хүрээнд бол гүтэх гэмтэр гэдэг нь аль эртнээс байсан одоо ч байгаа гэмтэргийн тодорхой нэг одоо гэмтэр гэж хэлж болно. За энэ харьцуулсан судалгааг аваад үзэх юм бол жишгийн бодоод их газрын эрх зүйн бүлийн хүрээнд бол гүтэх гэмтэр гэдэг бол тодорхой бүр хүний эрхийн эсрэг гэмтэр гэдгээр маш том төрөлдсөн гэмтэр байгаа. Харин гүтэх гэмтэрийн дотор бол худал мэдээлэл тараах гэмтэр гэдэг ийм одоо зүйл залтвал тодорхой хэмжээнд явж илээ. Харин энэ гүтэх гэмтэргээс гадна бусдын нэр хүндэд тодорхой одоо баримтан дээр үндэслэж одоо бусдын нэр хүндийг гутаасан байгаа тохиолдолд баримтын үнэн зөвийг харгалзахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгдэг ийм жишээг бол олон улсын хэмжээнд байна. Тэрсмэ энэ гэмтэрэгт бол 20 хялттай ийм одоо зүйл залттай байгаад байна. Тэгэхээр эндээс би юу гэж хэлэх гээд байна вөхөр манай эрүүгийн эрх зүйн шинжилгээ ухааны хувьд бол бусдын нэр хүндэд халдах гүтэх гэмтэр гэсэн энэ хоёр гэмтэрэг бол тусдаа ийм одоо зүйл залттай гэмтэрэг бөгөөд гүтэх гэмтэрэг дотор нь бол худал мэдээлэл тараах гэмтэрэг явж байгаа. Манай судалгаа бол макро төвшний харьцуулсан судалгаа хийсэн. Тэгэхээр дэлхийн улс орнуудын хувьд бол энэ бусдын нэр хүндэд халдах гүтэх гэмтэрэг бол аль биесны одоо хууль зүйн хариуцлага хүлээлгдэг ийм одоо зүйл залт бүхий гэмтэрэг байгаа. За энэ ажлын хэсгийн хүрээнд бид бол бүхэл бүтэн манай хүрээлэнгээс харьцуулсан судалгаа хийгээд ийм том материал өгсөн байгаа. За энийг жишээ хэлье. Жишээлхэд Япон улсын эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлд олон нийтийн өмнө баримт мэдээллийг дэлгэж бусдын нэр хүндэд халдсан этгээдийг тухайн баримт мэдээлэлд үнэн зөв эсгээс үл хамаарч 3 жил хүртэл хугацаагаар албадан хөдөлмөр эрхлүүлэх эсвэл
хорих ялаар шийтгэх, өөрөөр 3 жилийн хорих ялаар шийтгэх, эсвэл 500 мянган йен хүртэл хэмжээний торох ялаар шийтгэх нэ гэсэн ийм одоо заалт байгаа. Эндээс тусдаа гүтэх гэмтэргэд тодорхой одоо ийм нэлээд хит хитэн зүйл заалт бүхий одоо ийм гэмтэргийг бол хуульчилсан байгаа шилмээр байна. Тийм учраас хууль тогтоогч та бүхнийг Монгол улсын үндсэн хуулийн 19-ийн 1 заасан хүний эрх чөлөөг хүний эрх чөлөөг хууль зүйн баталгааг хангана гэсэн энэ одоо зүйл заалтаа хэрэгжүүлж энэ ажлын хэсгээс оруулсан энэ